Камигийн суугт тавтай морил. Өнөөдөр 5-7 дор газрууд байдаг гэдгийг батлах дэлхийн хамгийн харгас хэрцгий 10 ширхэг шорны тухай ярилцъя. Ямар ч Орос хүнээс асуувал Оросын аль ч шоронгийн амьдрал үнэхээр хэцүү гэдгийг хэлэх болно. Казахстаны хил дээр байрладаг энэ шорон Оросын хамгийн эртний шоронгийн нэг бөгөөд хоригдлуудыг өөрсдийнх нь гараар бариулсан түүхтэй. Энд эрхчлөө гэж юу болохыг ч мартдаг бөгөөд энэ шоронгоос зугтах цорын ганц арга бол үхэх явдал юм. Зөвхөн бүх насаараа хорих ялтай хоригдлууд ийшээ илгээгддэг тул хоригдол бүрийн хувь тавилан ийм л байдаг. Одоогоор тус шоронд нийтдээ 3500 хүн амны хэрэг үйлдсэн 700 орчим хоригдол байдаг. Энэ нэг хоригдол доор хаяж 5 хохирогч гэсэн үг юм. Гэтэ аллаг бол тэдний намтар дээрх хамгийн адгийн зүйл нь биш юм. Хүн иддэг хүмүүс, террористууд, садист, маниакууд, педофилууд байдаг. Хоёр хоригдол 50 м2 талбайтай өрөөнд байгааг харуулж байна. Өрөө бүр нь 3 ган хаалгаар хамгаалагдсан байдаг. 24 цагийн хяналтанд байдаг бөгөөд харууллууд 15 минут тутамд эргэлт хийдэг байна. Хоригдлуудыг торноос нь бараг гаргадаггүй ба хэрвээ гарах болвол нүдийг нь боож, гарыг нь гавлаж, тонгойлгож гаргадаг. Ингэснээр тэд торны гаднах зүйлийн тухай хизээч мэдж чадахгүй. Шоронгийн салхилах талбай цайны газарч байхгүй. Хоригдлууд бохир өрөөнд зөвхөн шүл талах итгэхээс өөр сонголтгүй байдаг. Ийм л учраас энэ газрыг амьдын там гэж нэрлэдэг. Одоо тамаас илүү муу зүйл юу ээж болох вэ? Сальвадор дахь хамгийн аюултай шорон. Яагаад ийм аюултай гэвэл дэлхийн хамгийн алдартай 2 бүлэглэл болох MHS 13 болон Barrio 18 бүлэглэл байрладаг. Энэ газарт үхэл огт анхааруулахгүйгээр ирдэг. Хэрвээ бүлэглэлийн гишүүн биш бол шууд үхэх чинь бүрч ойлгомжтой. Тиймдээч 2004 оноос 15 он хүртэл энэ аимшигт газар руу зөвхөн бүлэглэлийн гишүүдийг явуулсан. Гэхдээ гэмт бүлэглэлийн гишүүн байх нь хангалтгүй бөгөөд амьдралын нөхцөл байдал маш муу. Шорон хит олон хоригдолтой тул унтах газар олох, хоол олж идэх нь үхлийн тулаан болж хувирдаг байна. Энд ямар ч хууль байхгүй, зөвхөн хүчирхийлэл, аллаг, дарамтал байдаг тул шоронгийн харуулууд шорон руу орохоос ч айдаг. Учир нь шоронгийн системийг бүхэлд нь бүлэглэлийн гишүүд удирддаг. Энэ газрыг Оросын Алькатрас гэж нэрлэдэг нь тодорхой шалтгаантай. Наварро нуурын ирэг дээр тусгаарлагдсан энэ жижигхэн шоронд бүх насаараа хорих ялтлаар шийдгүүлсэн 193 хоригдол байдаг. Тэд хоригдлуудыг 2-2-оор нь жижиг өрөөнд өдөр бүр 23 цаг байлгадаг. Харин үлдсэн нэг цагт нь зогсож болох хэмжээний торон дотор оруулдаг байна. Мэдээч хэрэг энэ шоронгоос зутах боломжгүй. Харин 10 дугаарт бичигдсэн шоронгоос дор нэг асуудал нь ариун цэврийн өрөө байхгүй. Бие засах газар, угаалтур, шүршүр огт байхгүй. Хоригдлууд ган хувинд бие засдаг ба нэмгэн орон дээр унтдаг. Шоронгоос гарч чадлаа гэж бодоход замаар дүүрэн хамгаалалттай тул сэлхээсээр аргагүй болно. Ямар ч хүн ийм хол сэлж чадахгүй учраас живж өхнө. Эсвэл өвлийн улирал хөлдөж өгөх л хоёр сонголт байна. Бангкокт байдаг энэхүү шорон маш тодорхой шалтгааны улмаас хамгийн муу шоронгийн жагсаалтад оржээ. Сонирхолтой нь хоригдлуудын ихэнх нь нэгэн цагт жуулчид байсан. Өрөөнд дунджаар 24 хүн байдаг ба энэ маш хэцүү байдаг. Ялангуяа жорлонд ороход бүх зүйл нь дуусчихсан байдаг. Энэ хорих анги хит ачаалттай байдаг нь засгийн газраас хар тамхины 8-тай тэмцэж байгаатай холбоотой. Эдгээр жуулчид цаазын ялтай хоригдлуудтай хамт байдаг бөгөөд маш жижигхэн асуудлаар орсон хүмүүс байдаг. Олон нийтийн газар буруу намаа унших, хит таавараа байх, мөн сэндвич идэх зэрэг нь шоронд орох магадлалыг ихсэгдэг байна. Хоригдлуудын хувьд хатуу ширүүн байдаг нь ойлгомжтой. Шинэ хоригдлууд ял авсан эхний 3 сартаа төмөр гинж зүүх ёстой болдог. Тэдний өгч байгаа хоолнд их хвчлэн шавьжл байдаг. Мөн ундны ус бол энэ газарт туйлын тансаглал юм. Энд сайн хүн байж, бусдад тусалж, зүв байх үгүй чинь хинт ч хамаагүй ба гэмт бүлэглэлээс холуур байх ямар ч боломжгүй. Одоо нэгэн жишээтэй танилцъя. Хэдэн жилийн өмнө түүнийг Таиландын гэмт хэргийн бүлэглэл энэ шоронд суулгажээ. Хэдийгээр тэр нүдээ алдаж, маш их бэртэж гэмтсэн ч эсэргүүцсээр байв. Одоо түүний бие маш их өвддөг. Ялангуяа шатаар буух болгондоо бүдэрч ундаг болсон байна. Өнөөдрийн байдлаар 1300 хоригдол хүлээн авах зорилттой байгууламжид 8000 хоригдолтой байгаа тул тэд орон зай хуваалцахаас өөр аргагүй болдог. Ихэнх тохиолдолд хэвтэх газар олох нь тансаглал хэрэглээ бөгөөд олон хоригдлууд өдөржин босоогоороо байх эсвэл газраа булаацалтаж хоорондоо тэмцэлтгээс өөр аргагүй болдог. Маргааны эцэст түүнд олдсон газар нь өтгөн шингэнээр дүүрэн чихтэй бохир газар байдаг.
Өдөршнгөө зогссоор байгаад ядаж хөлөө амраахын тулд юу ч хийхээс буцааргүй болдог байна. Олон хоригдлууд өвчин, агаар гүйдлээс болж нас бардаг бөгөөд хэрв та санаандгүй хөлөө гэмтээвэл ганреа тусна. Энэ үе шархалсан газрыг зүсэж авахгүй бол үхлийн аюулт хүргэдэг байна. Гэхдээ үүнээс ч дор зүйл нь хоригдлууд өсгөлөнгөөс болж бие биенээ идэж байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд шоронгийн торны цаанд болж буй үйл ажиллагааны талаар баримт бичиг бараг байдаггүй. Мөн шоронгийн харгалзагч нарын тархийг угааж хоригдлуудыг хүн биш гэж итгүүлсэн байдаг учраас тэдэнтэй хэтэрхий зүй бусаар харьцдаг байна. Өнгөрсөн жил гэхэд л уг шоронд 2000 хүн нас баржээ. Энэхүү шорон Кен улсад байдаг ба Их Британий колоничлогчид 1952 оны 10 дугаар сард зарласан онц байдлын үеэр гэмт хэрэгтнүүдийг хорих колончлолын хуучин хэм маягийн загвараар 1954 онд барьсан шорон юм. Өнөөдөр ч гэсэн анхны барьсан цаазын тавцантайгаа байдаг бөгөөд анх ашиглаж байснаасаа ч илүү тамийн байдалтай болсон байна. 1200 хоригдол байрлах ёстой шоронд 3000 шахам хоригдол багтааж байна. Нөгөө төвөр хоригдлууд ихсэх нь бэлгийн халдварт замын өвчин тусах, доох, тэмбүү, сүрээ зэрэг ноцтой вирусын өвчлөлөөр өвдөх нь энгийн үзэгдэл болсон байна. Шоронгийн системийг зовоож буй зүйл нь эцэс төгсгөлгүй өвмэн самуу. Тэр дундаа авилга нь бүрч аимшигтай байдлыг үүсгэдэг. Шорон бол улс төрийн тэрс үзэлтнүүдийн хогийн цэг учраас хүн амын ихэнх нь боловсралгүй байдаг. Энэ нэргээ шоронгийн системд утсаар заллах, мэхлэх гэмт хэрэг гарч олон хоригдлууд Кенийн гим зэмгүй иргэдийн мөнгийг залсан тохиолдол гарсан. Энэ шорон ерөөсөө л хар нөх бөгөөд хамгийн ухаантай зоригтой харгас хэрцгийн л ханны цаана амьд үлдэж чадна. Энэ шоронд хүчирхийллийг зогсоосон гэж тэд хэлж байгаа ч өмнөх ёс жаяг дарамт нь байсан хэвээр байгаа. 2012 онд шоронгийн харгалзагч асан 35 настай залуу хоригдлууд нь харуулгуудын гарт ямар аимшигтайгаар тамлуулж байгааг гэрэл зурган дээрээ буулгасан бичлэгийг цацаж байсан. Бичлэгэнд орой бүр дурын нэг хоригдлыг шүүрний ишээр зодож байгаагаар гардаг ба их хвчлэн хоригдлууд хамгаалагчдын гарт садистаар зодуулж, живж, хамгаалагчид ясыг нь цанаатаагаар хугалж, шатаадаг байсан байна. Үүнээс гарч чадсан хоригдл хэлэхдээ тэд миний хумсыг сугалж, гавлын ясыг минь гэмтээж, хөлийг минь хугалсан, хавирга, хамар, шүднүүдийг бас хугалсан. Одоо би 43 настай ч хөгшин үншиг харагддаг. Би алхаж байхдаа ихэвчлэн ундаг. Өнөөдөр шоронгууд өмнөхөөсөө дээрцсэн, эрүүл шүүлтийг зогсоосон гэж байгаа ч нүднээс талд юу болдгийг бид нар мэдэхгүй. Аргентин дахь хамгийн аюултай 90 ялтан Мендозагийн шоронгийн 5 дугаар павильонд хоригдож байна. Энэ хэсэг нь маш аюултай тул ямар ч хамгаалагч орох зүрх зориггүй бөгөөд хоригдлуудын хоолыг нь хаалганы наахан талд гадна нь үлдээдэг байна. Шоронгийн ачаалал нь хэтэрсэн ба 600 хоригдолд зориулсан шоронд 1600 ялтан байдаг. Ор байхгүй тул хоригдлууд шалан дээр унтдаг. Мөн бие засах газар байхгүй тул хоригдлууд гялгар уутанд хүндэрч лонхонд шээдэг байна. Тэдний өтгөн шингэн коридороор урсаж нөхцөл байдал үнэхээр төвчхийн аргагүй болох үед хоригдлууд амьдрах нөхцөл байдлыг нь сайжруулахыг шаардаж амаа хүртэл ойж эсэргүүцэл үзүүлсэн ч одоогоор уламжлалд орцсоор байна. Тэдний хоол хүнсний хагас нь хог хаягдл байдаг учраас хоригдлууд ихэвчлэн өлсөж хүгдэг. Энэ шорон 1980, 90-ад оны үед Туркийн хамгийн бузар булай зүйлүүд болдог байсан аимшигтай хүчирхийлэлтэй газар байв. Мянган курд эрэгтэй эмэгтэй хүмүүс эрүүл шүүлтийн аимшигтай хэлбэрийг амссан бөгөөд тэр үед энэ шорон өнөө үеийн дэлхийн хамгийн муу шорон гэж тооцогддог байв. Гэвч одоо ч гэсэн сайжирсан зүйл байхгүй хэвээр байна. Энэхүү шоронд хүүхдүүд бас хоригдож, тэдгээр хоригдлууд бие махбодын эрүүл шүүлтнээс ахуулаад сэтгэл зүйн хүчирхийлэлд өртдөг тул нөхцөл байдал уламжлалд орцсон байна. Харгалзагч нар хоригдлуудыг зодож, хүчирхийлж, тахир дутуу болгож, бүчээр ялгцсан эдүүлж, бэлэг эрхтнийг нь цахилгаан цохиулж яргалдаг байна. Захирагчийн нохоогоор дурын хоригдлыг сонгож цаазаар авах, хүчээр бохирын хоолойнд оруулах гэх зэрэг зүйлс болдог. Нөхцөл байдал ямар хэцүү байдгийг харуулахын тулд хоригдлууд юу ч идэж уухгүй байж, эсэргүүтлийн жагсаал хийдэгч ихэнхдээ хоригдлууд өсгөлөнгөөсөө болж өгдөг байна. Саяхан 4 хоригдол өөрсдөө шатааж, дараа нэг хоригдол өөрийгөө дүүжилсэн хэрэг гарч байсан. Энэ газар бол зүгээр нэг хорих газар биш. Хойд Солонгос даяар тархсан олон тооны хорих лагер байдаг бөгөөд 200,000 хүртэлх хоригдлуудтай.
Маш азтай амьд үлдсэн цөөхөн хоригдлууд хуарангийн нөхцөл байдлыг еврейг устгах үеийн Холокаустын харгислалтай зүйрлсэн байдаг. Энд бүх хоригдол нь маш их өлсгөлөнтэй байдаг ба өдөр бүр эрдэн шишийн гурил байцаагаар л хооллдог. Тэд хоол тэжээлийн дутагдлаас болж өвөхгүй тулд харах шавжийг иддэг байна. Харин тэд хархнуудыг барьж идсээр байгаад шорон огт харахгүй болсон. Жилд дунджаар хоригдлуудын 20-25% нь нас бардаг. Тэд тэжээлийн дутагдлалд ихээр орсон хоригдлуудыг харгалзагчид нь улам тамлж доох тахуу хийдэг. Шорон төрсөн бяцхан охиныг нохоотой хайж өгсөн тохиолдол гарсан байна. Үүгээрээ нохоогоо улам хэрцгий харгас болгоно гэж бодсон. Хэрэв тэд зүхтгийг оролдвол гэр бүлийнх нь гишүүдийг авчирч тамалж хордог учраас зүхтгийг оролдох нь бараг л үгүй. Мөн жирэмслэлтийг хатуу хориглоно. Жирэмсэн болсон хүмүүсийг ихэвчлэн модонд уйдаг. Ураг ходоодыг нь тастаж аваад дараа нь газар болдог. 22 дугаар кампт үхэл бол тохиолдож болох хамгийн сайхан зүйл юм.